Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг танилцуулж байна. Монгол улс нэгдэн орсон буюу сорилхон баталсан хүний эрхийн түгээмэл тунхаглал, эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактад хүн бүр хоол хүнс оролцуулаад өрхийн болон ам бүлийнхаа эрүүл мэнд аж амьдралыг тэтгэхэд хүрэлцгүй замжиргаатай байх эрх, нэн тэргуунд үлсгэлэн тижээлийн дороотлоос ангид байх эрхийг онцлон заажээ. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.2-1-т хүнсний хангамжийн баталгаад байдлыг хангаж физиологийн зохистой нормд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд тогтвортой хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт 2.5-д амьдралын хэрэгцээг хангасан эрүүл, ая тухтай, таатай орчныг бүрдүүлж баталгаад хүнсээр хангана гэж хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол улсын их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.1-3-т хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж улсын их хуралд өргөн мэдүүлэх гэж тус заасан нь уг хуулийн төслийг боловсруулах үндэслэл болно. Монгол улсын их хурал 2012 онд баталсан хүнсний тухай хуулийг баталж хүнсний хангамж хүртээмж, хүнсний шимт хижээллэг байдал, хүнсний баталгаад байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дараах тоон баримтуудаар харуулж байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн 54%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 46% нь импортын хамааралтай байгаа нь хүнсний хангамж хангалтгүй эрсдэлтэй түвшинд байна. Хүнсний хүртээмж нь газар зүүн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа бөгөөд хөдөөд махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, гурил, улсын дунджаас давж хотод гурилан бүтээгдэхүүн, төмс, сахар, чихэрлэг хүнсийг улсын дунджаас бас мөн давж тус хэрэглэж байна. Хүнсний хүртээмжтэй байдал нь хүн амын дундах ядуурл, амжиргааны түвшин, ажилгүйдэл, цалин орлогын хэмжээ, төрийн хөнгөлөлт, дэмжлэгээс шууд хамааралтай. Статистикийн мэдээгээр ядуурлын түвшин 2016 онд 29.6%, 2018 онд 28.4%, 2020 онд 27.8%-тай байсан бол 2022 оны байдлаар 27.1% болж буурсан байна. Хэдийгээр ядуурлын түвшин буурсан ч ядуурлд ойрхон байгаа хүмүүс альва сүрэг, хямрал, эдийн засаг, үн, уур амьсгал, эрүүл мэнд гэх мэт үүсгэд эргээд ядуурлд өртөх эрсдэлтэй эдгээр хүмүүсийн хувьд хүнс хүртэх боломж маш хангалтгүй байна. 2017-2023 онд хийсэн хүн амын хоол тижээлийн байдал үндэсний 5-6 дугаар судалгааны дүнг харьцуулахад хүн амын дунд хоол тижээлийн дутал буураагүй байгаа нь зохистой хооллох, мэдлэг, дадал дутмаг, хоол хүнсийн хяналтгүй хэрэглээтэй холбоотой. Шимт хижээлгүй хоол хүнсийг хэрэглэснээс тархлах өвчлөх зэрэг сөрөг үр дагаврууд илэрч байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь хүнсний аюулгүй байдлыг хангах болон түүнд хяналт тавих тогтолцоо гажуудалд орсонтой холбоотой. Мөн дотоодын үйлдвэрлэл хүнсний шимт байдал, хүнсний зохистой хэрэглээтэй холбоотой харилцааг дутуу зохицуулсантай холбоотой байна. Иймд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй зохистой болгох зорилгоор хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд олон улсын жишигт нийцүүлэн хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, түүнтэй холбогдох зохицуултыг иж бүрэн тусгана. Тухайлбал хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын чиглэлийг тодорхойлж, тэдгээрийн боловсруулах үндэслэл болон тандан судалгаатай холбоотой зохицуултыг тусгана. Мөн хоол хүнснээс гаралтай халдварт бус өвчлөл бууруулах зорилгоор хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах зарчмыг тусгалаа. Хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-6-ад хүнсний сүлжээ гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг ойлгохоор заасан. Гэвч хүнсний тухай хуульд хүнсний сүлжээнээс хүнсний тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний худалдаа түгээлт, хүнс импортоор авахтай холбоотой харилцаа зохицуулалтгүй орхигджээ. Иймд эдгээр зохицуулагдаагүй харилцааг тусгасан. Хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хэрэглэгчдэд төөрөгдөл үүсгэж байгаа хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн нэр томьёоны нэршлиг өөрчлөх, хүнсний аюулгүй байдлын онолын үзэл баримтлалд үндэслэн хүнсний баталгаад байдал, хүнсний эрүүл ахуй, хүнсний сүлжээ гэсэн нэр томьёог өөрчлөх, мөн зохицуулах үйлчилгээний хүнс гэсэн шинэ нэр томьёог нэмж тусгана.
Энэхүү хуулийн 17 дугаар зүйлд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээ олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий байгууллагаар баталгаажуулж болохоор байсныг өөрчилж, үндэсний баталгаажуулалтын байгууллагаар заавал баталгаажуулахыг үүрэг болгож хариуцлагыг дээшлүүлнэ. Монгол улсын хүнсний импортын хамаарлын түвшинг бууруулах, экспортыг дэмжих үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, хүн ардад хүнсний зөв зохистой хооллох хэрэглээ, мэдлэг хандлага, төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа хийхэд эрдэм шинжилгээний байгууллагын оролцоо чухал байна. Иймд эрдэм шинжилгээний байгууллага түүний чигүүрэгтэй холбогдсон зохицуулалт тусгасан. Салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадварчуулах, доктортой ажилуулах зорилгоор мэргэжлийн сургалт, мэргэжлийн зэрэг олготой холбогдсон харилцааг тусгасан. Мөн төр хувийн хвшлийн хамтын хүчин чармаалтаар салбарын хүний нөөцийг чадварчуулснаар хүнсний сүлжээний бүхий л үйл ажиллагаа мэргэжлийн удирдлагаар хангагдах нөхцөл бүрдэнэ. Хүнсний тухай хууль 5 бүлэг 20 зүйл 126 заалттай. Хуулийн төсөлд 6 зүйл 12 хэсэг нэмэхээр 4 заалтад үг хасгаар 25 заалтыг өөрчлөхөөр нэг зүйлийг өөрчлөн найруулах 3 хэсэг 2 заалтыг хүчингү болохоор тусгасан бөгөөд эдгээр өөрчлөлт нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн нийт заалтын 43% хүрнэ. Иймд хуулийн төслийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлбэрээр боловсруулсан болно.